Хүнсний хангамж аюулгүй байдал гэдэг бол нэг талаараа нэг яамны чигүүргийн юм шиг боловч хүн болгонд яг тулгарч байгаа асуудал. За Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлахаар хүнсний аюулгүй байдлын чиглэлээр одоо 5 жилийн төлөвлөгөө гарсантай бид бүхэн танилцлаа. За тэгээд төлөвлөгөөний хүрээнд болохоор харилцаа холбооны зохицуулах орноос дэмжиж ажиллахаа илэрхийллээ. За хүнсний хангамж аюулгүй байдал гэдэг бол нэг талаараа нэг яамны чигүүргийн юм шиг боловч хүн болгонд яг тулгарч байгаа асуудал. За тэр үүднээсээ бол одоо яг энэ төрийн 24 байгууллага за харилцаа холбооны зохицуулах орны зүгээс одоо телевиз зөргөн нэвтрүүлгийн холбоод мэргэжлийн байгууллагатай хамтарч ажиллах шаардлагатай юм байна. Хүнсний хангамж аюулгүй байдлын хөдөлгөөнийг харилцаа холбооны зохицуулах орноос бол дэмжиж ажиллагаа илэрхийлж байна. За тэгээд бусад 24 төрийн байгууллага аж ахуйн нэгжүүд маань үүнийг дэмжиж одоо эрүүл аюулгүй хүнсийг одоо өөртөө болон гэр бүлтэй авах боломжийг одоо энэ хөдөлгөөний бүрдүүлэх боломжтой юм байна.